Өнөөдрийн бичлэгээр бид интернет орчинд байдаг ойлгомжгүй нууцлаг, эргэлзээ дагуулж байдаг түүхүүдийн талаар ярих бол. Энэ түүхүүд нь дандаа хоёр талтай бөгөөд та бүхнийг ойлгомжгүй байдалд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 2015 он Калифорни мужийн Фресно хот. 2015 онд Ленг Марин гэх YouTube сувагт нэгэн хувийн байшингийн гаднах хяналтын камерын 3 минут гарны бичлэг орсноор энэ түүх эхэлнэ. YouTube сувгийн болон энэ бичлэгийг хийж буй хяналтын камерыг байршуулсан байшингийн эзнийг Джон Ленг гэдэг. Эхний бичлэгт тэр юунд анхаарлаа хандуулахыг хүссэн бэ гэхлээр гэрийнх нь үүдээр өнгөрөх саарл өнгийн пикап машин юм. Түүний үзэж байгаагаар энэ машин 5 минутын дотор 2 удаа байшингийнх нь хажуугаар өнгөрсөн нь тохиолдол биш гэжээ. Хүн ахин дахин явах ажил гарсан. Эсвэл бүр тэнд төөрчгсөн ч машин байж болно гэж та бид бол тоохгүй орхихон лавтай. Гэвч Ленг өөрийн бодлоо бичлэгнийхээ доор бичиж үлдээсэн нь намайг Фресно хотын шерифийн албаныхнаас ахуулаад хэд хэдэн өөр албаныхан мөшгөж мөрдөөд тагнаад байна. Миний 2009 оноос 2013 оны хооронд хотын болон цагдаа галс өнөөх албаныхны сайтууд дээр бичсэн комментуудаас минь болоод гэжээ. Тэр бичсэн комментуудад хотын цагдаа болон галс өнөөх ангийг шүүмжилж төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд ихээр зарцуулж өгнө хэмээн удаа дараа бичсэн байна. Джон Ленгийн өөрийнх нь бодлоор бол эдгээр бичсэн сэтгэлдлүүдээс нь болж түүнийг мөрдөж мөшгöd байна гэсэн юм. Мэдээж энэ бичлэгээр бүх зүйл дуусаагүй. Дараагийнх нь бичлэгт Ленгийн бодлоор шүн нохоогоо салхилуулж явсан энэр мөн өөрийг нь тагнаж чагнаж байгааг нь нотлохоо гэв. Бичлэгт нохоогоо хөдөлсөн ир хашааных нь үүдэнд зогсож байшин руу харж байгаад явж байна. Нохоотой ирийн зогсон шалтгаан нь тун энгийн бөгөөд нохоо ямар нэгэн зүйлд шиншилж зогсонд эзэн нь нохоогоо хүлээж байгаа. Джонни байшин руу огт хараачгүй мэт байгаа ч тэр өөрөө бичлэгийнхээ доор тэр хүнийг цагдаагийн алба хаагч өөрийг нь байшингийнх нь гаднаас нохоо салхилуулж байгаа мэт дүр эсгэд ажиглаж байгаа нь энгих утгатай зүйлс бичсэн юм. Энэ бичлэг орсноос хойш дараагийн 10 сарын хугацаанд Джон өөрийн хяналтын камерын янз бүрийн бичлэгүүдээ сувагтаа оруулсан байдаг. Одоо энэ бичлэгт гарах хэрэгтэй. Шууд Джонни гэрийн гадаа ирж зогсоод байшинг нь их л сонирхсон янзтай ил тод нуугдахыч оролдохгүйгээр харж зогсно. Үүнийхээ дараа мөн л хурдан яваад өглөө. Түүний бас нэгэн бичлэгт учир шалтгаангүй гэрийнх нь харалтаа зогсоод төд удалгүй хөдлөн явсан цагдаагийн машиныг ч оруулав. Харин үнэхээр хачирхалтай нэг зүйл тэр бичиж авснаа оруулснаа гэрийнх нь эсрэг талд зогсох хар машины хаалга нээгдэж нэгэн ир камерыг санагдуулсан зүйл гэрлүүн чиглүүлж байгааг мөн бичлэгээс тэр анзаарсан байна. Джонни бодлоор бол энэ зүгээр нэг камер биш, дулаан мэдрэгч ба ийм маягаар тэд Джонни гэртээ байгаа эсгийг нь шалгаж байна гэжээ. Дулаан мэдрэгч биш жирийн камер байлаач яах гэж хэнийгний гэрийг бишиж авсан бэ гэдг нь бас хачирхалтай. Энэ цаг мөчөөс эхлэн Джон хотын цагдаа нар өөрийг нь алхаар хувилдаан зохиож өгнө гэж бүр илүү ихээр итгэж эхэлсэн юм. Зарим нэг нь хэд туйлширсан мэт байгаач зарим нэг бичлэгүүд нь бас үнэхээр хачирхалтай санагдаж байна гэж хүмүүс бичлэг доор нь комментууд үлдээж байлаа. Дараагийн түүний оруулсан бичлэгт гэрийнх нь харалтаа зогсох цагаан фургон бага бөгөөд хэвс болон тавилга цэвэрлэх газрынх гэх бичгтэй машин юм. Тэр үнийг ч гэсэн сэжигтэй гэж үзэн маргааш гэхэд би өгчхвэл энэ машиныг хайгаарай. Би хотын удирдлагууд болон цагдаа нарт их гай тарьсан. Одоо үүндээ маш ихээр харамсаж байна гэв. Энэ бичлэг түүний сувагдах хамгийн сүүлчийн бичлэг болсон бөгөөд хэдэн өдрийн дараа тэр үнэхээр нас барсан байдалтай болдов. Джонни гэрт гал гарч байна гэх дуудлагаар галс өнөөгчд очиж галыг унтраагаад дотроос нь Джонни цогцыг олжээ. Галс өнөөгчд Джонни цээжин хэсэгт болон нуруунд нь хутганы шархтаа байсан гэж мэдэгдсэн байна. Энэ мэдээ тархснаас хойш интернет хэрэглэгчдийн хувьд гол сэжигтнүүд нь хотын цагдаа нар болсон юм. Хожим албан ёсны шинжээчийн дүгнэлт гарч Джонни цээжинд нь 3 ширхэг хутганы шарх олдсон гэсэн ч галс өнөөгчдийн мэдгдсэн шиг нуруунд дах хутганы шархны талаар юу ч дурдаагүй байв. Мөн эдгээр цээжин дэх шархуудаа Джон өөртөө учруулсан гэх дүгнэлт гарсан гэжээ. Нуруунд дах шархны талаар огт дурдаагүй нь мэдээж өөрийгөө хутгалсан гэх хувилбартай нийцэхгүй тул энэ талаар огт дурдаагүй мэт. Бас гэрт нь гарсан гал төдийлөн их байгаагүйч Джонни өхлийн шалтгаан хутганы шархнуудаас ч биш утаанд угаартаж нас орсон гэсэн юм. Энэ түүхийн бүх зүйл маш ойлгомжгүй хашигтай байгааг мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Джонни нас барахаас өмнө YouTube сувагтаа оруулж байсан гадаах хяналтын камерын бичлэгүүдээс гадна гэр дотор нь камер байсан ч тэднийх нь бичлэгүүд хаач ил болоогүй юм. Гэвч тэр бичлэгний талаар Джон гал гарч байхад галтгоондоо хутга барьчихсан ганцаараас сууж байсан бичлэг байгаа гэжээ.
Хүмүүс энэ түүхийн талаар талцсан хуваагддаг нь. Нэг хэсэг нь Жон өөрийг нь хүн тагнаж чагнаад алах гээд байгаа мэт санагддаг сэтгцийн эмгэгтэй нэгэн байсан гэдэг бол нөгөө хэсэг нь хотын цагдаа нар үнэхээр түүний өхөлтэй холбоотой гэж таамаглацгаадаг. Түүний гэрийнх нь хажуугаар өнгөрсөн хүн бүрийг шахуу хардаж сэрдэж бичлэг хийж оруулж байсан нь үнэхээр сэтгцийн өвчнөх нь илрэл байж болох юм. Жон мөн гал гарахаас өмнөхөн гэрээ зурагт үзүүлж байгаа шиг хамаг хаалга цонхоо битүүлсэн байна. Тэгэхээр хин нэгэн гэрлүү нэвтарч түүнийг алах гэсэн ч энэ нь тэмч амар биш. Ялангуяа хүмүүсийн анхаарлыг татахгүйгээр гэрт нь орох бараг боломжгүй мэт байгаа юм. Энэ зураг бол харин гал сөнөөгчд гэрт нь орсны дараах зураг гэв. Эхний энэ түүх үнэхээр сэтгэл мэдрэлийн өвчтөй хүний эмгэнэлтэй түүх мэт байгаач. Хэдхэн хором гэхдээ Жон сэтгцийн хувьд тэмч хүнд өвчтөй нэгэн байгаагүй бол яах вэ гэж бодоод басныг үзээрэй. Энэ бичлэгийн явцад бидэнд нэг биш удаа энэ асуулт гарч ирэх болно. Одоо ингээд дараагийн түүхтэй орцгоё. 2012 оны 1-р сард Английн хатан хааны Сандрингемийн ордны эзэмшил газарт нэгэн эмэгтэй цогц олдсон юм. Тэр үед хэвлэлээр хатан хааны гэрийн арын хашаантч гэж нэрлэж байлаа. Энэ бичлэг CNN телевизийн албан ёсны YouTube сувагт байршсан. Өмнө нь телевизийн эфирээр цацагдсан мэдээний хэсэг. Энэ мэдээний дараа хүмүүс тэд хоолоо зүгтаалгаад байдаггүй юм да гэх зэрэгээр хошигнож эхэлсэн бол зарим нэг нь ордны газар доор байх гаж зан үйлийнх нь хонглуудаас оргосон бүсгүй замдаа алуусан нь тэр байх гэх мэт сэтгэл бичиж байв. Олдсон эмэгтэй цогц Латв гаралтай 17 настай Алиса Дмитриевагийн болгон тогтоогдсон юм. Бүсгүйн цогц 12 оны 1-р сард дөнгөж гараад олдсон бол 11 оны 8-р сард тэр ор сурггүй алга болсон тооцогдож байсан гэжээ. Цогц дөнгөж олдоод байх үед мөрдөгчд бүсгүй алуулсан байх магадлал маш өндөр. Удахгүй шинжилгээгээр тодорхой болно гэцгээж байв. Хэрвээ хэн нэгний цогцыг таны эдлэнгийн газар нутгаас олсон бол хэн номер 1 сэжигтэн болно гэж бодож байна. Мэдээж та. Харин энэ хэрэгт хатан хааны гэр бүлийг шалгаж үзэх хувилбар анхнаасаа огт яригдаагүй юм. Мөн интернет хэрэглэгчид энэ хэрэг төдийлөн газар аваагүй, олонний хүртэл болоогүй тэгсгэд дарагдсан гэдгийг анзаарч байлаа. Британчууд өөрсдөө энэ хэргийн талаар төдийлөн мэдэхгүй, мэдээллийн хэрэгслүүдээр нь ч гараагүй гэжээ. Одоо энэ түүх манай сувагт өмнө орж байсан Эпштейний хэрэгтэй холбоотой байж болох таамаглалын талаар ярилцъя. Та педофил гаж донтон Жеффри Эпштейний хэргийн талаар энэ бичлэгийг үзээгүй бол үзээрэй хэмээн хүсье. Энэ бичлэгийг үзээгүй хүмүүс зориулаад товчхон дурдвал тэр бол Америкийн тэр бомтон байсан бөгөөд Карибын тэнгист байх хувийн арал дээр баян найз нөхөд өөрчлөлөгчдтэй насан туршаагүй октоодтой үдшилэг зохион байгуулж бэлгийн хүчирхийлэлч үйлддэг байсан нь ил болсон дуйлан тэргийн эзэн юм. Харин та бидний өмнөх бичлэгээс санаж байгаачлан Эпштейний сайн найз бөгөөд энэ босромог зүйлсэд нь оролцдог байсан этгээд бол хатан хааны хүү ханхүү Эндрю үлээ. Ханхүү Эпштейний арал дээр очсон гэлтгэх маш олон баримт ил болсон байдагч. Энэ хэрэг гардаг Сандрингемийн ордонд мөн Эпштейн нэг биш удаа зочилсон баримт байдаг. Гэхдээ мэдээж энэ охины цогц олдсон хэрэг Эндрю болон Эпштейний хэрэгтэй холбоотой гэсэн шууд баримт хаач байхгүйч сонирхолтой зүйл бас бий. Жишээ нь Алиса охин эцэг эхтэйгээ асуудалтай байсан. Харин Эпштейн өөрийн хохирогч огтоо нэг бол гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай юм уу? Эсвэл татлаа түлхээ багтаа өнчин охид сонгодог байсан гэх баримт мөн бий гэдгийг санах хэрэгтэй. Охин 2011 оны 8-р сард ээжтэйгээ мууталцаад гэрээсээ яваад сургаггүй алга болсон байна. Алисаг тухайн үед нь ирж хаах үед хоёр эрийг дагаад хар Лексусэнд суухыг нь харсан гэх гэрчүүд олдсон байдаг. Үүнээс хойш охины талаар мэдээлэл хаанч гарч ирээгүй. Тэгэхээр охин 11 оны 8-р сард хар Лексусэнд сууж алга болоод 12 оны 1 сард олдотлоо хаана юу хийж байсан байж болох вэ? Тэр хэрвээ амьд мэд ийш тийш зогтоож нуугдаж амьдарч байсан бол ядаж нэгч гисэн хүн олж харахгүй байсан гэж юу. Жишээ нь дэлгүүрийн худалдагч хөршгээд хинч охиныг анзаарн тогтоож болно. Таныг хинч хараагүй байх ганц боломж байгаа нь хэрвээ та хаашаач ил гаралгүй дан ямар нэгэн байр оронд байсан бол мэдээж хинч харахгүй. Харин Алиса Дмитриевагч гэсэн 1-р сард олдох хүртэл хинч хараагүй шүү дээ. Английн хатан хааны гэр бүлийн эдлэнгийн эзэмшил бүс нутгаас олдсон энэ охины цогцсон хэрэг 13 жил өнгөрчөөд байхад одоо болтол илрээгүй, ямар ч сэжим олдоогүй шийдэгдэггүй хэвээр байна. Үүнээс гадна цагдаа нар одоо болтол охины үхлийн шалтгааныг ч олон нийтэд ил болгоогүй. Тэд эхэндээ хууль хүчнийхэн энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэд өөр ямар ч албан ёсны мэдээлэл гаргаагүй гэхээр хачирхалтай байгаа юм. Харин анх дөнгөж цогцолдох үед гадны нөлөөтэй байх магадлал маш өндөр. Нарийн шинжилгээгүй одоо хэлэх боломжгүй гэсэн бэлээ.
Цагдаа нар хэрэгтэй холбоотойгоор 2 эрэгтэйг шалгасан гэх мэдээ байгаач удалгүй суллан явуулсан. Тэд энэ хэргийн тал дээр юу ч тэдэнд байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Гэвч магадгүй цагдаа нар хэргийг аль эрт илрүүлчихсэн. Харин бодит үнэн маш аимшигтай байсанд зүгээр л хав дарчихсан. Тэр дундаа өөрсдийн иргэнч биш, лаатуу эмэгтэй тул тэгсгэд оргисон байх гэж таамаглал бий. Хэргийг мөрдөж байсан Мэри Джеймс гэх мөрдөгчийн нэгэн мэдгдлээс хүртэл хүмүүс ямар нэгэн далд утга санаа олж харцгаасан юм. Түүний хэлснээр бид Алиса яг юунаас болж нас барсан талаар мэдэж байгаа хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Энэ хэрэг нээлттэй хэвээр үлдэж байгаа. Хэрв хэн нэгэнд хэргийн талаар мэдээлэл байгаа бол зориг гаргаад мэдээлэлэр гэж хүсэж байна. Хүмүүс энэ мэдээлэлд мөрдөгч эмэгтэй хэлж чадахгүй байгаа болохоос илүү зүйл мэдэж байгаа. Үнэхээр дотроо илрүүлэхийг хүсэж байгаа ч чадахгүй байгаа гэх таамаглалыг дэвшүүлдэг юм. Олон жилийн турш Хатан хааны гэр бүл янз бүрийн хувилдааны онол нууцуудтай холбогдож ирсэн билээ. Гэхдээ охины олдсон газар ч зүгээр тохиолдол байж болохыг мөн үүсэхгүй. Тэр газар нь ордны эдлэн газарт харьяалагдах ч гэсэн дотор нь өөр тосгон байдаг тул тийм ч хүн орохын эцгүй газар бас биш тул зүгээр л гэмт этгээдүүд тэнд аваачаад орхисон байж бас болно. Тэгэхээр энэ талаар сэтгэлээ бичээрэй. Харин бид дараагийн түүхээ ярилцгаая. Гэлт мөндөн захиалчтай юм бах та. Болно штэ минь. За тэгээ шопын хапаар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно штэ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно штэ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн штэ болно гэж. Холливуудын жүжигчин Анна Хейч 2022 онд машины осолд орсон юм. Тэр жолооны ард байсан бөгөөд машинтайгаа нэгэн байшин руу асар хурдтай дахин мөргсөн. Одоо та бүхний харж байгаа бичлэг бол аврах ажиллагаа. Энэ ажиллагааг нислэг тэрэгнээс бичиж шууд дамжуулалтаар телевизээр дамжуулсан билээ. Аврах ажиллагааны үед жүжигчин бүсгүйг нас илэхтэр хэвтүүлээд бүх биеийг нь цагаан ууданд хийсэн байгааг харж байна. Хохирогч нас барсан үед л нүрийг нь бүхлээр нь бүтээж битүүлдэгч. Одоо гарах зүйл олон зуун мянган хүнийг гайхшруулж, зарим нэгнийг нь айлгын цочирдуулж, хувилдааны онолж гаргахад хүргэсэн юм. Бүсгүйг яг тэргэнд оруулахын өмнө гинэт уутнаас гарч ирж босхийг завдаж байна. Гэвч тэнд байсан хүмүүс эмэгтэйг буцаан дараад машинд орууллаа. Энэ бичлэг дэлхийд даяар тарж, дэлхийн өнцөг булан бүрээс үтсэн аврагчид яагаад тэнд байсан хүмүүс бүсгүйд туслахын оронд шууд машинд чигсэн бэ гэж гайхаж байсан гэхлээр энэ бас төвч хэвийн зүйл биш боллоо та. Тэдний хэлснээр бичлэгт гарч буй зүйлс маш ачралтан дээр бодит байдалд ингэж хизээч тусламж үзүүлдэггүй гэцгээжээ. Мэргэжлүүдийн хэлж байгаагаар амьд хүнийг бүхлээр нь хучдаг ганцхан шалтгаан байдаг нь цас бороо юм уу хурд тунцнаас болдог гэсэн бол бичлэгт нартай өдөр гэдэг нь харагдаж байгаа юм. Харин эдгээр аврагчид хүнийг амьд үгүйг мэдэхгүй байна гэдэг боломжгүй зүйл гэв. Ийм үед амьд хүнийг хамгийн түрүүнд уутанд хийж яаран зөөх биш, хүчил төрөгчийн аппарат зөөлөгдөг байна. Би өөрөө аврагчийн хувьд надад энэ бичлэгт гарч буй аврагчдын үйлдэлүүд маш ойлгомжгүй байна. Аварч буй хүн амьсгалахгүй, эсвэл зүрхний цохилт байгаагүйгээд энэ нь яг нас барсан гэсэн үг биш тул уутанд хийдэггүй. Бүр андуурхааргүй нас барсан нь элт үед л хийдэг. Тэм учраас хүнээ аврахын тулд үргэлж нээлттэй зөөвөрлөдөг. Эмэгтэй амьдаар барахгүй, бүр босч ирээд бүсэлсэн бүсийг нь таалах гээд байхад тэд анхны тусламж үзүүлэлгүй. Яагаад чихээд аваад явуу гэдгийг ойлгох боломжгүй байна гэж нэгэн аврагч сэтгэлээ илэрхийлжээ. Үүнээс гадна бас нэгэн хачглах зүйл байгаа нь бүх албан ёсны мэдээллүүдэд эмэгтэй нүр танигдахын аргагүй болтлоо шатсан гэж мэдүүлсэн ч бичлэг дээр эмэгтэй хөл хэсэг нь л шатсан. Нүур үс нь хэвэн мэт харагдаж байна. Мэдээж ийм ослын дараа гэмтэл авах нь тодорхойч. Жүжигчин эмэгтэй хэн гэдэг нь танигдахгүй болтлоо шатсан зүйл огт харагдахгүй байгаа юм. Тэгэхээр аврах албаныхан анх яагаад хэвлэлд худлаа хэлсэн бэ гэх асуулт мөн гарч ирж байна. Хүмүүс өөр нэг ашигтай зүйл анзаарсан нь аврах ажиллагаанд хит олон галын машин ирсэн байсан гэжээ. Гэвч эдгээр олон машинуудын ихэнх нь ямар ч үүрэггүй, зөвхөн зам хаах гэж ирсэн мэт байсан. Яг гал унтрах ажилд ганцхан галын машин оролцсон бол мөн нэг түргэний машин л байсан байна. Ихэвчлэн ийм осол болоход галын машин, түргэн тусламж цагдаа гэд бүгд байдагч. Энэ удаа ямар ч цагдаагийн машин байгаагүй хүмүүс анзаарсан юм. Ийм том биш гал дээр олон тооны галын машин ирсэн сонирхолтой байна гэв.
Интернет дэх хүмүүс бичлэгт гарах энэ хүмүүсийг яг жинхэнэ гал сөнөөгчд, аврагчд гэдэгт хүртэл эргэлзэж эхэлсэн юм. Бас нэгэн сонирхолтой зүйл байгаа нь галыг унтраах болон бүсгүйг аврах ажиллагаанд оролцсон аврагчид тухайн үедээ хэвлэлд Анна Хийчийг мансуурсан юм уу? Сэтгцэд нь өөрчлөлт орсон мэт байсан гэж. Гэвч дараа нь бүсгүйг эмнэлэгт аваачаад эхлээд цэхээний тасагт байлгаж байгаад хожим жирийн тасагт шилжүүлсэн ч тэндээ нас барсан юм. Харин өхлийн шалтгааныг нь утаанд хорцсон, мөн хүчтэй мөргөж гэмтэл авсан гэж тогтоосон ба ямар ч мансууруулах бодис цуснаас нь олоогүй гэв. Тэгэхэр аврагчид 2 дахь удаа мөн худлаа ярьсан болж таарч байна. Олон хүмүүс энэ ослыг золгүй явдал биш, эрх мэдэлтэй хүмүүсийн зохион байгуулсан осол гэж итгэдэг. Айдл гэх цувралд Анна Хийч Жослины ээжийн дүр тоглох байсан ч ослоос болж түүнтэй хэсгүүдийг хасаж ахин шинж жүжигчэнтэй зураг авсан гэдэг. Хүмүүс энэ киноны дүрийг нь булаах гэж ийм осол зохион байгуулсан гэх мэт хувилдааны онлууд ч мөн гаргадаг юм. За одоо нэгэн аимшигтай тохиолдолч юм шиг тим түүх яриад энэ бичлэгэд төгсгөе. 2016 оны 9 дугаар сарын 29, Нью Жерси, Америк нэгдсэн улс. 1000 гаруй зорчигтой галт тэрэг Спринг Валлигаас Хоббикен хот руу 2016 оны 9 дугаар сарын 29-ний өдөр хөдөлсөн байна. Нийт замыг галт тэрэг 40 минутанд туулдаг бөгөөд өглөө эрт байсанд ихэнх зорчигчид ажилдаа явж байсан гэжээ. Галт тэрэг 8 цаг 05 минут үед Хоббикений галт тэрэгний буудлын дээр ирэв. Галт тэрэг буудал өртөө дээр зогсох үедээ наан хурдаа саах ёстой байдагч. Энэ л өглөө энэ л галт тэрэг хамаг хурдаараа буудал руу орж ирсэн нь тэр. Галт тэрэг замаасаа дайлж, замдаа таарсан бүхнийг хаман дайрт зогссон байна. Нийт 114 хүн гэмтэл авч өртөө дээр галт тэрэг хүлэн зогссон нэгэн эмэгтэй нас барсан юм. Ослын шалтгааныг машинист зүүргэмлэж, мөргөлтийн үед сэрсэн гэсэн ба тэр юуч санахгүй байсан гэжээ. Энэ ослыг мэдээж хинж таамаглах, өөрчлөсөн сэргийлж мэдэх аргагүй шүү дээ. Гэсэн ч дараа нь нэг зүйл ил болох үед энэ түүх ойлгомжгүй нууцлаг түүхүүдийн нэг болон хувирна. Осол гарахын өмнөх өдөр буюу 9 дугаар сарын 28-ны өдөр тухайн бүс нутгийн телевизээр дараах дүрсийг үзүүлсэн байна. Эхлээд харахад зүгээр л мэдээ гарч байгаа боловч урсан өнгөрч байгаа текст мэдээг анхаараарай. Бүс нутгийн эрх баригчид Америкийн нэгдсэн улсад зориулсан аюултай материалуудын талаар анхааруулга гаргаж байна. 9 дугаар сарын 29-ний 2 цаг 16 минут хүртэл энэ анхааруулга хүчинтэй байх болно. Тэгхүү тэгж болох уу? Галт тэргэнд цаашдын зааварлагыг хүлээнэ үү? Энэ ойлгомжгүй бичгийг орон нутгийн телевизээр осол болохоос нэг өдрийн өмнө гаргасан гэдгийг ахин сануулъя. Ослын өмнөх өдөр хүмүүс энэ бичгийг хинч ойлгоогүй, төдийлөн анзаараагүйч харин ослын дараа бүгд анзаарч хүмүүр ярих үед телевизийн газраас мэдээлэл гаргасан байна. Тэд энэ бичиг техникийн алдаанаас болж гарсан гэд уучлал гуйсан ч олон хүмүүс мэдээж ийм давцалд итгэхгүй байсан нь ойлгомжтой. Телевизийнхэн дараа нь энэ жирийн л ямар нэгэн ослын үед анхааруулга гаргах үйл явцаа техникийн талаас нь туршсан зүйл байсан. Текстийн агуулгач утга учиргүй үгсийн цуглуулга байсан гэх зүйл хэлсэн юм. Энэ зүгээр нэг эвгүй тохиолдол байж болох ч нөгөө талаас нь харвал хэн нэгэн ослын талаар урьдчилан мэдэж байгаад хүмүүст ийм маягаар ил тодор биш анхааруулга өгч байсан мэт харагдаж болохоор байгааг мөн үгүйсгэж болохгүй. За энэ хүрээд өнөөдрийн манай эргэлзээ төрүүлсэн интернет дэх нууцлаг хувилдааны онлоотой бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн төрсэн сэтгэлдлийг комментээр хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзцгаая. Баяр та.